Эзэн Чингис хааны удаах хатан Иесо гүн буюу Есүхэн хатан. Эзэн хаанд сойрхогдсон ёсороо ихчээс түрүүн би хатан болсон билээ. Иймээс би удаах хатан болно. Миний ихч гутгаар хатан. Татар иргэнээ аврах гэж төрийн зорилго дор эцэг минь үг өчөж үзэсгэлэнгоо үг яруу зөөлөн авирцтул чи ятгатгай гэж болгоосны өчигт эзэн хаантай би ураг барилцсан. Энэ миний хайр химээвэл их дэлхийн бүх хүмүүнийг би хайрлана. Тиймээс тэрэнд энэнд илүү хайртай гэх илүүдэх дутуудах сэтгэл надад үгүй. Ард түмнээ хайрлах учраас би тайчууд түмнийг хайрлахын зэрэгцээгээр түүний эзлэн ноёрхсон бүхий л түмнийг хайрлаж энэ би нь тэгш байгаасай. Инхри үрс нь өсөглөн байгаасай. Ард түмэн нь амгалан байгаасай. Адуу мал нь эрүүл байгаасай гэх энэ л хүслээрээ би домчин үйлийг тодлон хийдэг байсан. Өөрөө би бээр эцгийн ачлалаар баян чинэлэг өссөн нэгэн хангаан хишгийг ханаар дүүрэн тохож урд байдаггүй алтан торгоор өн тооноо чимэглэж аж турдаг. Хамгийн хэнцэр орд өргөө химээвэл минийх л байсан. Хүмүүний үзээгүй цагаан тогсын өдөр хүртэл бортог малгайгаа чимэглэдэг. Иймээс би эдээр туйлж байсан гэвэл зохилтой. Гоо сайхан байхад, үзэсгэлэн төгөлдөр байхад, өнгө хослогоо нийлүүлэхэд огоовол авьяас ихтэй. Үүн дээр бүсгүй хүмүүнд байх цэвэр тонголог царай. Төгөлдөр гоо би эцэг ихээс заяажээ. Эхийн сургаалаар аврийн зөөдлөн хатуугаа дийлнэ гэдэг учгаар сурган сойрхогдсон нэгэн. Иймээс эзэн хааныг билүүтгэхээр сойрхогдсон бибээр энэхэн голомтод ирсэн билээ. Энд ирээд би сүнэж мөхөхийг хүссэнгүй. Хайрын сэтгэлээр хамгийн дээр нь мандаж энэхэн мандахт нь нэгэн тулгуур болсон энэхэн ардыг минь хүндэтгэн дээдэлж байгаасай гэх хүслийн үзүүрээр ураг барилцсан. Арддаа ч үүнийгээ ухуулах гэж ахан дүүсээсээ ахуулаад л урвуулан ятгаж гагцын хийж чадахгүйг олуул хийх гэж гагц биеэрээ би хатан болсонгүй. Илүүтэй цэцэн өгтэй, шаргуу зантай, илүүтэй олон цагаар манлайлж уян яруу хоолоогоор дур хүслийг бадрааж үгээр бишрэгдэж байсан ихчигээ би хатан суудалд байвал зохилтой гэж сэтгэсэн. Миний биеэр бодвол гоо үзэсгэлэн төгөлдөр төдий хүмүүний нүдийг нь булаахал нэгэн байх. Игчийн минь нүгэнд нь сүхрөх нь олон их. Иймээс би энэ биеийн гоогоор эзэн дээдсийн сэтгэлийг өрхтөн аваад игчигээ тодолж татар түмнээ аврах тийм л үлэнд мордсон. Эзэн дээдэс харин золоор игч бидэн хоёрыг зэрэг тоож татар түмнийг хоёр жолоогоор залсан юм да. Олон дайн дайжин, урвлага, хатгалга, алтан улсын бодлого энтрээс болоод татар түмэн тэр үед хамагтаа мөхсөн ард болно. Монгол түмнийг муудалцуулах түлхүүр болгож алтан улсын зүү болж татар түмэн оршиж байсан тэр цагт төрсөн энэхэн өвлийг зогсоох юмсан гэх эцгийнхээ гониглалаар сургагдсан бибээр энэ л гониглалыг даах гэж заавал бидэн эзэн болохгүйгээр боолн болж байгаад ардаа тэгшилж болох юм гэж эхийнхээ хэлснийг сойрхсон билээ. Эцэг минь их талаасаа боржгон оролтой гэдэг. Ийм ч учраас тайчууд түмэн элэг нэгтэй. Тиймээс ч би анханасаа тайчууд түмэн мууг өслөх вий гэж сансангүй. Энэ хоёр хан хэрхэн тэмцэлдэж байсан хоёр талыг нь зэрэгцүүлэн харж алдаа оноог нь дэнслэн бодож харуулсалтайсан өөрийн бодлыг бүтээсэн учраас татар түмнээ хаашин чиглүүлэхээ мэдэж байсан цаг. Иймээс өвдсөн хүмүүн асарсан хүмүүнээ нэхэл өгөөгээр өршөөдөг жамаар нь татар түмэн энэ жамаар л өслөхийн зовлонгоо ачлах сэтгэлээр амруулаасай гэх хүсэлтэй эр цэргийн биеийг илаашуулж эм танган зөөж урдийн мэдлэгээ ухан тахал зовлон
аюул гамшигаас сэргийлэх инэл бүлийн сэтгэлийг зэвсэг болгосон хатан билээ. Отож хүмүүн муу хүмүүн байсан ч өслөхүй бадамлан байсан ч отож гэдэг нэрийн дор амьд үлдэж болно. Учир нь түүнийг өвгдийн өс үл хамааран өнөө цагт амьд үлдээн бидтэй. Энэл сэтгэлээр багаас би отчийн ухаан суралцаж, энэл зөөлөн сэтгэлээрээ тайчуу төмнийг ачилсан отож болно гэх хүслээрээ эзэн хаантай ураглаж, ачлахын сэтгэлээ гагц татар гэлгүй эзэн хааны дор байсан ард түмэнд түгээсэн. Ийм л үлийг толгойлон байлаа. Аянгат. Тухайн цаг татарууд хаагур нутаглаж байдаа. 4 татар байсан. Танах аль татар нь байсан юм бэ? Иесу гүн хатан. Яг энэ тэр гихгүй дотроо нүгэд л амьдран шүү дээ. Одоогийнхоор манай нутаг энэ даалга өмнөд хошуу гэж нэрийдэд байгаа тэр Өвөр Монгол гэдэг газар бол манай нутаг байсан. Аянгат. Өвөр Монголын хөлн буйруу Иесу гүн хатан. Тийм. Тэр нутагт байж, тэрэл нутагт өсөж, цэгэн товруу наадах жирхийн оронд игч бит хоёр өссөн. Өсгөөсөө бид хэдий язгууртан айл байвч тэгтэл арвин эдийг эдэлдэггүй байсан. Учган татар түмэн олсон бүхнээ дайнд, олзолсон бүхнээ төвөөндөө ашиглаж байсан учраас гэр болгон хангалуун тансаг байсангүй. Дэрэс боож хан хийж, хулс боож унь хийж, шавхархан сууцаа бариад л хідэнтэй давхар эсгийтэй. Энхэн хідэр ясаал нуух чамин ганга хувцастай. Тэр нь цөөн тоотооч ур нарийн хийцтэй бүх бат. Энэ нь язгууртан гаргалыг тодолдог байсан. Хідэн үеч дамжсан байж болох дээлтэй. Миний санахад эхийн минь өмсөх дээл 4 үе дамсан хэмээдэг. Ботоохон удгүн. Пөөх тийм бат бүх юм уу? Иесүгүн хатан. Ноорсон ч ноорхоогоо оёод л өмсөн шүү дээ. Шинэ хувцас бараг өмсөж үзээгүй. Шинэ хувцас байвал маш их бөхөлж, ойж, дараа охиндоо өгөөрөө гих сургаалт орол өссөн. Иймээс эд гамнахыг бид хоёр илүүтэй ихээр сурсан. Үнэнхүү гамтай хэрэглүүл үнэт хүрнэ. Үе үе дамнуулбал өнгө нэмнэ гэж биднийг сургана. Хээтэй торгоны хээ алга болтолно. Хийн алга болбол буцааж хээтэй болтол ойж өмсдгөл байсан юм. Тохоо эхэлж ноорох учраас тохон чимгийг хідэнтэй солино. Тохоогоо чимэглэнэ. Нөхсөөр гурвалжин цуглуулга босно дээлтэй. Тэр нь шин хуучин даавуу, өнгө хошоод, үнхээрийн үзэсгэлэнтэй сайхан харагдана. Ийм л ахуйд бид өссөн. Тиймээс би өнгө хошоож, зүс нэгтэг гэхийг, хуучныг хэрхэн өнгөөр өнгөлөхийг маш сайн сурсан. Гарын ур ихтэй, урлаачийн ур ихтэй өссөн. Иймээс би орд гэрийг хэрхэн яаж багахан зүйлээр чимэглэхийг мэддэг байсан юм. Энэхэн гайхамшигыг эзэн хаан бусдад үзүүлэх гэж, хүмүүний нүдийг хужирлах гэж, хөрсдийн шунлыг нь дэгдээх гэж, Монгол улсын сүр хүч урлаачийн гайхамшигыг үзүүлэх гэж орд өргөнд минь гийчин авчирч, харин би бээр шивгчд доктороо хүмүүний биеийн алжаалыг ангаах ухаан барай заслаараа засаж бүрэн арилгуулж тэр хүмүүнийг дахин төрсөн мэт сэтгэлийн цэнгэлийг илүүлэн нутагт нь буцаадаг байсан тул эрхлүүлээ гэсэн зочдоо эзэн дээдэс манай өргөнд авчирна. Аянгат танах баян гэсэн мөртөө яагаад ингэж амьдэрсэн юм бэ? Ойлгосонгүй. Иесүгүн хатан. Малаар баян хэрн юм худалдаж авдаггүй. Хорглоо тоосон айлын хүүхэд гэж ухаж болно. Дээл хувцаа нөхөж өмсөд байхаас биш олон дээл хувцас авчиж хадгалдаггүй. Бага зүйлээ эцэст нь тултал эдэлчгээд дахиад нэг шинийг авдаг. Тийм л айл. Авъя гэвэл юмбуу байна. Гэхдээ тэр эдийг эхлээд эдэлж дуусгах учиртай. Баян цатгалан боловч ноорхоо дээлээ нөхөж, гоодож, өнгөлж амьдрдаг. Тийм л ахуйд бид өссөн. Бидэнд өсөхийн зовлон ер байсангүй. Хөссөн үедээ шинжил уучхна. Хөссөн үедээ өхөр гаргаад борцолж, хөссөн үедээ найр наадам хийж, тоогоогоор нь ямаан хорхог хийж, хүнсээр бол дутхын зовлон байсангүй. Харин олон хувцас сольж өмссөнгүй. Мөрөн дээр тогсон хувцсыг мөхөж дуустал нь өмснө.
толгойд боосон боолтыг навтарч унтал боон. Үсэнд уйсан хавчаарыг өмөрч унтлна. Гэхдээ харамсалтай нь төмөр алт мөнгө өмөрч ундаггүй тул шигтгэн унаад л дахин шигтгэлээд л хэрэгэлсээр байгаад бие дуусна. Аянгат ховор өдийг худалдаж авах уу? Иесүү гүн хатан тэгнэ. Ховор нандин зүйлийг хэрэглэх нь эрх мэдлийн бэлэгдэл байдаг. Өнөч чулуунаас илүү үнэтэйс байсан цаг. Чулуу бол газар хэвтэх хэд. Амтан бол зовж амьдардаг. Тэд ховор амтныг агнаад л зүс арсыг олж чадна гэдэг баатарлаг туйлстай адилхан бардамнал байсан юм. Хорвоод ховор цагаан тогсын өд дуулж байснаас зүс үзээгүй арслан барын үс ноос гэдэг чинь Монгол нутагт байдаггүй. Гэвч манай гэрт байна. Манай гэрийн эцэг талд арслангийн бүтэн өвчсөн арс, их талд харин барын бүтэн өвчсөн арс, хананд хизээч үзээгүй барын цагаан цоохор судалтай арс, ирээн тахин арс байдаг байсан. Жагрын оронд байдаг л гэсэн цагаан тогсын өд гизгэнд минь байдаг байсан юм. Энэ нь хэр их хол явж чадсны тэмдэг болдог. Хэр хол 8 хийсний гэрч, хэр их арилжаачин, 8аачин хүч чадал их болохын тэмдэг. Гэхдээ тэр ховор эд дахиад олдохгүй тул маш гамтай эдлэх хэрэгтэй. Гიშгэхтэй хүртэл хөлөө угааж байгаад гიშгэх хэрэгтэй. Аянгат танайхан 8аач отог байсан юм уу? Иесүү гүн хатан. Татар түмэндээ бол 8 дагнаж шийдэг отог байсан. Манай цэргүүд 8-ны жин дагаж хамгаалт хийж 2 улсын хооронд холбоо хийн. Олхнууд иргэнтэй ил хансан. Татар түмэн олхнууд иргэнээс нутаг авсан нэгэн ийм цорхоо байна. Тэд бусад Монгол аймагуудаас хамгаална. Татарын нутагт авчирна. Бид татаас аваад тэрийг нь Алтан улс руу аваачж өгнө. Аянгат таныг байх үед татар түмэн олхнууд иргэний нутгаас хэсгийг аваад цөмөрчгсөн байсан үе юм байна. Иесүү гүн хатан. Тийм. Өмнө нь бол олхнууд иргэн шууд Алтай улстай хэллэж 8-аг дангаар ноёрхож байсан. Гэвч бид нар цөмлөж авсан үеийн их. Тиймээс хоорн хандан барааг авч тэд татаасандаа заримдаа ангийн ус, алт мөнгө, элдв тансхийг өгнө шүү дээ. Бусад татар аймаг бол бүгдийг авахыг эрхэмлэнэ. Харин бид баг багаар говшиж авахыг эрхэмлэнэ. Ийм л ялгаатай байсан бид. Их Монгол улсын хамгийн үзэсгэлэнтэй орд биднийх байсан. Гадаа талбайд нь 10 өнгийн цэцэгс дэлгэрч байдаг. Араат нь жигүүртэн хөлхөж байдаг. Асар том тогос шувуу зүгээр л явж байна. Өвөл болоход гэртээ тижээн. Гаршуулж тижээсэн бамбар нь барс болсон ч хүмүүн рүү юр агсардаггүй байсан юм. Бяцхан байгаас нь тижээсэн ирвэс соёог нь мөнгөлсөн тул мах таахтай үгүйтэй байсан. Мөн харь элэгтэйг хамаагүй хөдөлгөхгүй хатуу хамгаалт болгох гэж тэднийг оршоосон юм. Содон амьтад сайхан үзэсгэлэнтэй хоо хуралдах, сайн үйлчилгээ гэдэг нь бидэнд байсан. Биеийг нь илаашуулахад ямар ч хүмүүн хар муу санаагаа орхин гэртээ буцаж энэхэн бүхнийг бишрэн өвүүлэхэд тэр бүхнийг үзэх гэж худалдаа 8 нийжин манай руу төвлөрнө. Аянгат та угаа хизээ авсан бэ? Игчтэйгээ цуг авсан уу? Иесүү гүн хатан. Үгүй. Игч төрүүлж авсан. Надаас 6 жилийн өмнө авсан. Эзэн хантай уулзрахад би угаа залаад 2 жил болж байсан. Тэр үед би 19 дөө, игч маань 21 хавартай байсан. Аянгат та нарыг яагаад ихэр хатад гэдэг байсан юм бэ? Иесүү гүн хатан. Эхийн хөвлөгөөс ижилхэн төрсөн учраас зөвхөн хараал ондоо байсан. Бибээр мэлэрч хардаг хараатай. Игч маань зүхэж харах мэт хараатай байснараа л ондоо байсан. Ирвэл харцал ондоо байснаас бусдаар ижилхэн төрсөн. Бид ижилхэн хувцас өмсөхөд хинч ялгамгүй адилхан байсан. Ихэр төрсөн хүүхдээс ч илүү ижилхэн байсан. Бид дороо нэгэн отхон хүүдүүдээ тэгээд гурвуулаа. Эцэг эхийн минь өмнөх хүүхдүүд эндэж байсан гэдэг. Аянгат отчийн эрдэмд хэдийн наснаас суралцсан бай. Иесүү гүн хатан. Багаасаа би султай, миний зүрх төрөлхийн согогтой, баруун талдаа байсан. Тиймээс би багаасаа нэгэн бие даасан отчийн дэргэд өссөн бөгөөд
Түүний хийж байсан бүгдийг анзаарч хийж сурсан. Ой иргэдээс ирсэн нэгэн отож миний өсгсөн ээж болсон. Тэр цагт миний эцэг их 3 нуган үрээ алдсан байсан. Игч тогтсон ч би явчих гээд байсан тул хамаг аргаа барсан байсан. Аянгат та бөөртэй хатны гадаад байдлыг хэлж өгөөч. Иесус гүн хатан. Бид хоёрыг бодвол бордоо арьстай. Гэхдээ Кауэлийн хатныг бодвол цайвар арьстай. Кауэлийн гэдэг нь хулан хатан наранд гарвал үнэхээр хар болдог байсан. Гэвч өвөл бол цаснаас цагаан болдог. Их хувьсамтгай арьстай хүмүүс байсан. Харин бөөртэй хатан бол хул шаргал өнгийн цайвар дуу арьстай. Тэр нь их бүх төрөлхийн их тунгалаг нүдтэй, биднээс хамгийн жижиг нүдтэй. Гэхдээ бусад тайчууд олхнууд төмний хаттыг бодвол том нүдтэй. Бид хоёрын нүд бол бөөрөн хийлж тавьсан мэт. Каулийн хатных бол үзэмдэж тавьсан мэт. Бөөртэй хатных бол ээт хийлгэж тавьсан мэт том нүдтэй байсан. Тэр намхан махлаг хамартай, жижигхэн уралтай, том нүртэй ч гэсэн дөрвөлжиндүү хэлбэртэй. Тиймээс ч хацраа бүчилдэг, шанаа өндөртэй байсан. Их бүдүүн урт багахан долгионтой гизэгтэй. 2 хувааж сүлдсэн нэг хэсэг нь л атханд багтамгүй. Биднээс хамгийн өндөр нуруутай. Түүний нүд хавцаа нь хулан хатан, мөр хавцаа нь бид хоёр байдаг байсан. Аянгат та нартай хэр харьцаатай байсан бэ? Бөөртэй хатан. Иесус гүн хатан. Ёс алдаж болохгүй. Бид ч хичээж байсан. Хижээж байгаа хүмүүстэй бөөртэй хатан аятай харьцдаг. Хэрэг бид оролдож шоглох гэсэн бол ташуурч бас амсах байсан биз. Татар түмэн амьдрах уу, эс амьдрах уу гэдэг учигт бид их хатныг шоглож үл болно. Тим дэгэн дунд амьдрсан учраас хаан ширээ булаацалдах гих ямар ч үйлэнд игч бид хоёр байсангүй. Бидний гол зорилго бол эзэн хааны нүмер нүүлэгт байж байгаад хідэн татаараа өсгөж авах гэж л хүсэлтэй байсан. Бид найр тавьж аягалсан тул бүгд тийм л байсан. Тиймээс оролдож үзээгүй барцыг ямар авиртайг мэдэмгүй юм да. Бүртэй хатан гойж наадахыг юр мэдэхгүй. Эглэгэн байх дуртай. Элч төлөөлөгч эргэтэл төрийн хатан өмсгөлөө зүүн. Энэгтэй толгоон болттой, 2 салаа гизэгтэй, бараан хөвгтөн өнгийн дээлтэй, бих болгохгүйгээд ханцовч хийсэн хувцастай байдаг байсан. Жижигхэн хөлтэй, тийм л эмэгтэй байсан. Нуруулаг, твхгэр мөртэй, хүзүү сайхантай хүмүүн байсан. Чихэн жижигэвтэр, чихний гидсэн томтой. Түүнд нь эмэг үнэхээр сайхан цогтөг. Хажуу шанаанаас нь харахад зураад л сумаар үзэсгэлэнтэй. Игцэлж харахад догшин нүдтэй, хурц хэлтэй, уруул хамар нь сайхан цогтсон. Бараан өнгөнд их дуртай. Тэр бараан хувцсанд царай нь үнэхээр сайхан харагддаг байсан. Аянгат туулын шугууд эм тангийн нөөц хийж байсан уу? Иесус гүн хатан. Цэрэг жанжид эм тангаа авч явна гэж юр үгүй. Тиймээс түүнийг шархандаа тавиарай, үүнийг хамраас цус гоожвол хэрэглээрэ гэд ойр зүрийн эм багцалж байсан. Тэгээд эзэн дээдэс нэгэнт чи эм багцалж эхэлсэн юм чин ард олноо эмчил түгээ гэсэн. Тэхийн тулд хүмүүнд байтугай хурам алдаж тан өгөх хэрэг гарсан. Монгол даяар 95 мянган хүмүүнд миний мэдэх 20 домч байсан нь хит цөөн байсан тул домч бэлтгэх гээд ирнэ үү гэж урьсан хүмүүн ирэхгүй болохоор нь эзэн дээцээр тушаал гаргуулсан. Цөөхөн хүмүүс ирсэн. Тэр цагт домч болж амьд үлдэж хүмүүний цогцтой зурлцснаас баатар болох хүсэлтэй байсан. Тэгээд Отог овгийн алдар цуутай 20 шилмэл хотчийг албадан дуудаж, дараа нь эм домыг хийдэг нэртнүүдийг албадан цуглуулж, тэднийг цэрэгт явахыг хориглож, ерөнхийд нь чигдэлсэн. Тэднээс ухаан, урд уг нь манай ордны цэрэг эрс охид шивгчдэд албадан зааж 3 жил нүдэж байж, 4 жил тууж байж, манай орд өргөө 1000 гаруй отчийг бэлтгэж цуглуулсан юм. Аянгат эм тангаа яаж ялгаж боодог байсан бэ? Иесус гүн хатан.
Буудлынхаа муу тууны өнгөөр ялгана. Шарханд хэрэглэх нь шар, цосонд хэрэглэх нь улаан бүстэй. Гэдэс туулгах нь ногоон гих зэргээр ялгана. Ардуудад бол тэр болгон бичиг мэдэх хүмүүн цөөн байна шүү дээ. Иймийн тул өнгө нь хамаагүй илүү амар байсан. Аянгат та яаж нас барсан бэ? Иесүү гүн хатан. Эзэн Чингис хааны бие бараа нуудлаа гэсэн мэдээ ирсэн. Яаран сандран бүхнээ ачаад хоёр дагуулын хамт явсан. Ариун цэрэгтэй явах гэхэд цаг алдах байсан тул аялж буй эм хүмүүний дүрээр хурдан явчихад ирэл гэж ботсон. Ингээд очиход эзэн дээдэс нэгэнт тэнгэрт гарчихсан байсан тул орд өргөөгөө эзэнгүү орхисон би яаралтай бутсан. Буцах замдаа Монгол нутагта өмнгийн говьд хэний нүл мэдэх 100 гаруй хүмүүстэй дайтаж бүслэгдэн хорлогдож бие барсан. Аянгат бид таны өөдөөсөн газар очиж бөөлж байсан. Таныг хүндэтгэж байна гэж эзэн дээдэс хэлж байсан да. Иесүү гүн хатан. Тийм. Тангууд дах орд өргөөндөө эзэн дээдсийн бие барагдсныг мэдээд хэл сургагүйгээр гарсан тул яаран бутсан. Замын тонуулч нь тэр үед байдаггүй байсан. Намайг таньдаг хүмүүс отож байсан л ах. Гэхдээ хэн гэдгийг нь хайж үзэж өсөрхөж байсангүй. Нэгэнт хөснөөс хойш. Аянгат таныг хождуулж дуудсан гэсэн үг үү? Иесүү гүн хатан. Их чихэндээ бид аргалж байна. Чи наашаа байж бай гэж байснаа. Ер нь засал авахгүй сар илүү болчихлоо. Чи ирээд учгийг нь тодлоодох гэсэн. Очоод биеийг нь хартал хумсан дунд нь хөх судал татчихсан. Биеэс нь эвгүй өнөр үнэртэж байсан. Энэ нь маш удаан үйлчилгээгээр хордуулсан нь харагдаж байсан. Хар авалгүй удаасан. Мөн эзэн хаан яах вэ эдгэн гэж гүжиж суудаг. Игч бас аясаар нь эзэн дээдсийн үг бол зарлиг, зарлиг бол засаг, засаг бол хууль гэж байсаар цаг алдсан. Эзэн хааны хайнга зан, эзэн хааны үгээр байдаг игчийн алдас тэрл болж байгаа юм да. Хорлогцсон гэдгийг сонсоод игч минь их шаналлалт автсан. Ачилж явсан би амаар нь орох эмийг нь амсаж үзэхгүй яав гэж байсан. Хорлоё гэж өөрөө хорлсон биш. Хүмүүний хорлож буйг анзуураагүйгээс л хойш яах вүлээ?